Сансрын хог хаягдал асар том асуудал болоод байна. Тэдний дэлхийн тойрог замд хоримтлагдах нь сад болж байгаа бөгөөд ирээдүйд сар эсвэл ангараг гарагт нислэг үйлдэхэд аюул учруулж болцсошгүй. Сүүлийн жилүүдэд төрөмгийн сансрын аж ахуй нэгжүүдийн өсөлтөөс болж сансрын хог хаягдал хоримтлагдаж байгаа бөгөөд тэд асар хурдцтайгаар өсөх төлөвтэй байна гэж Astroscale-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Нобу Окада CNBC дэлхийн эдийн засгийн форумын шинэ аваргуудын жил тутмын уулзалтын үеэр хэлэв. Сүүлийн 5-7 жилийн хугацаанд бид дэлхий дээр ойролцоогоор 2000 орчим сансрын бизнесийг харсан. Тэдний төлөвлөгөө маш түрэмгий ойрын 5-10 жилийн хугацаанд тэд 10-20 мянган хиймэл дагуулах хөргөх гэж байна гэж тэр хэлв. Бид сансар окторгой дэх объектуудын экспоненциалын өсөлтийг харж байна. Америкийн нэгдсэн улсын сансрын агентлаг NASA-гийн мэдээлснээр дэлхийн тойрог замд 500 мянга орчим хог хаягдал хөөж байгаагийн дотор үйл ажиллагаанд дууссан хиймэл дагуул, пуужин өргөгч, самар, болт зэрэг нь сансрын нисгэгчд болон сансрын хөлөгт ихээхэн аюул учруулж байна. Европын сансар судлалын агентлаг 2018 оны 1-р сарын байдлаар 10 см-аас дээш хэмжээтэй 29 мянган орчим биет, 1 см-аас 10 см-ийн хооронд 750 мянга орчим биет, 1 мм-ээс 1 см хэмжээтэй 166 сая орчим биет байгаа гэж Европын сансар судлалын агентлаг мэдээлсэн байна.